За, хүний эрхийн үндэсний комиссийн 2027 оны төслийн санал 26 онд батлагдсан төсвөөс 31 тэрбум 166.9 сая төгрөгөөр буюу 296.6 хувиар нэмэгдүүлж орж ирж байгаа юм байна. Би бол энэ дээр бол гайхаж байна. Би ер нь энэ хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллага яг хүний эрхийг хамгаалахад чиглэсэн байгууллага юм уу? Эсвэл нэг баахан гоё том зузаан бот шиг ийм том ном хэвлүүлээд рапорт бөглөөд хүний эрхийн зөрчлүүдийг зүгээр бүртгээд тэгээд хэрэгжилтийн болохоор ялгамжтай хандаад хинд вэ гэдгээс ялгамжтай хандаад байждаг байгууллага юм уу? Гайхаж байна. Миний гарт 2016-17 оны хүний танаа энэ комиссийн 16 дахь хэлтгэл байна. Энд бол маш ноцтой асуудлуудыг тэмдэглээд эндээс үүдээд энэ мэргэжлийн байнгын хорооны тогтоол хүртэл гарцсан байхад хэрэгжилт байхгүй. Энэ хүний эрхийн үндэсний комисс энэ өмнөх удирдлагынхаа энэ гаргасан энэ зөвлөмжүүдийг биелүүлэх, хэрэгжүүлэх ажлыг хамаардаггүй юм уу? Энэ 2017 оны энэ хүний эрхийн энэ номон дээр чинь 50 дахь хуудсан дээр нь Баян-Улгийн аймгийн уугуул туваачууд, урийнхаачуудын эрхийн асуудлыг ноцтой тэмдэглээд хүний эрхийн энэ 16 дахь илтгэл дээр тэмдэглчээд байхад одоо 9 жилийн дараа бид нар мөн л ийм ноцтой асуудалтай сууж байна. Танаа байгууллагт ер нь Баян-Улгийн аймгийн одоо бидний нэрслэлээр бол казакчуудыг үндэсний цөөнх гэдэг. Тэгвэл үндэсний цөөнх дотор амьдарч байгаа бусад одоо цөөнхийн асуудлаар гомдол иржсэн, түүнийг хэрэгжүүлсэн, хөөсөн, одоо хангасан, хамгаалсан тийм протоколууд байна уу? Би бол одоо битгэхгүй байна. Энэ хараа. Ном хэвлэл гэсэн чи 173 сая төгрөг. Та нар мянган ийм том гайхамшигтай сайхан ном хэвлээд яадгийн? Нэгэнт хүний эрх хангагдаж хамгаалагдахгүй байхад та нар хэдэн мянган гайхамшигтай ном бот хэвлээд ч хий дими татвар төлөгчдийн мөнгө урсж байгаа. Мянган сайхан ордон байгуулад ч хүний эрх ингэж зөрчигдөж, хүн уугуул төрсөн үлгийн нутгаас хавчигдан шахагдаж, олгой авах нэрийдлэр үрийн сувгийг боож ийм үйлчилгээ үзүүлж хахад та нар тэр ас хязгаарт хүртэл туулж очиж ажиллаж хүний эрхийг хангаж хамгаалж чадахгүй байж үнэхээр учир дутагдaltaй. Тэгэл нэг л гадаад явсан. Нэг л гадаад томилттой. Бөөн зардал урсаал байдаг. Одоо 25 тэрбумаар ордон байруулна гинэ. Би бол энийг эсэргүүцэж байна. Угаасаа энэ улсын хурал дээр очиод угаасаа унах бах. Ордон барьж өгөө та нар сайхан албан тасалгаанд суухаас өөр юу бодож байгаа юм? Юм хэлэхээр үргэлж дандаа төсөв хүрэлцэхгүй, хүн хүч хүрэлцэхгүй. Хүмүүсээ яаж чадахжуулахын, яаж аслагдсан, орхигдсан цэгүүдэд хүрч ажиллахын гэж бодхоосоо илүү дандаа өөрсдийнхээ тав тухыг боддог. Ийм сэтгэл зүрэхтэй хүмүүс хүний эрхийн үндэсний комиссийг ахалж байгаа цагт энэ хэдэн зуун тэрбумыг урсгаад ч энэ хизээч үр дүнд хүрэхгүй. Урд урдныхаа өөрсдийнхөө гаргасан энэ мундаг илтгэлүүдээ хэрэгжүүлэхгүй юм бол жил болгон ийм мундаг илтгэлүүдээр бид нар яадгийг. За зарим нь санал, зарим нь асуулт гэж ойлголоо. Асуултанд нь хариулъя. Энэ өмнө хэлсэн нөгөө байртай холбоотой асуудал бол өмнө 2 жил орсон л юм. Ордон байгуулах тухай асуудал бол ер нь биш. Энэ байгууллага өөртөө ер нь бол байртай байгаагүй. Хоёр дахь асуулт нь хизээнээс энэ их хурлын тогтоолыг хэрэгжилтийг нь эргэж тайлгнадаг болсон бэ гэхээр 2020 оноос хойш 2020 оны хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд шинжилсэн хариулга орсон. Тэр цагаас хойш хууль зүйн байнгын хороо хэлэлцээд байнгын хорооны тогтоол гардаг байсан бол улсын хурлын чуулганаар ордог чинь сүүлийн 5 жилийн хугацаа. Нийтдээ бид нэг 20 чиг үүрэг хүлээж байна. Энээр олон асуудал байна. Олон улсын гэрээ конвенцэд санал өгч байна. Хууль болгонд бид нар хүний эрх эрхчлөөд өчөж байгаа хэсэг дээр санал өгч байна. Гомдол хүлээж авч байна. 25 жилийн хугацаанд комиссоос хүлээж авсан гомдол шийдвэрлсэн байдлыг харах юм бол сүүлийн 5 жил бид нар 40% хүлээж авсан. Эхний 20 жил бид нар 60-ыг авсан. Жил ирэх тусам энэ гомдлын тавуулан бидний ажиллаж байгаа байдал өсөж байгаа. Аймаг болгонд нэг эрхээнд ажилтгаа гişүнэ. Нэг
Тэгээд үндэсний байгууллага гэж бид явдаг. Аймаг болгоно нэг эрхээнд ажилладаг. За нэг эрхээнд нь нөгөө бүх сумдуудтай өргөстэй хүний эрхийн боловсрол, гомдол, зөвлөгөө, судалгаа энэ бүх ажлаа дагнан хариуцаа явуулдаг ийм онцлогтой ийм байгууллага. Нэмэх нь хүний эрхийн хангах тогтолцоон дээр энэ бол одоо нөгөө үндсэн хуулийн дээр ээж байгаа. Энэ дээр бол ганц байгууллага хариуцахгүй улс их хурал, үндсэн хуулийн зэс, шүүх, засгийн газрын бүх байгууллагууд, прокурорууд, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байгууллагууд, эрдэнэ нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага гээд төрийн болон төрийн бүс байгууллагууд хамтдаа байж хүний эрхийн хангахын тогтолцоо өөрөө бүрэн болдог. Энийг нь үндсэн хуулийн 19-ийн 1-р ч гэсэндээ төр гэдэг нэг нийтлэгүүгээр бид нэр заасан байдаг. За таны садар санаа зовж байгаа асуудал үндэсний зөв. Тийм ээ, бид нар ч гэсэн санаа зовж байна. Гэхдээ бид нар энэ дээр эв нэгдлийг хангах үүрэгтэй. Бид нар энийг үндсэн хууль өөрөө хэлсэн. Үндсэн хууль нь өөрөө тэгш шударгаар энэ боломжийг нь олгоод зэрэгцэн найрсгаар хамтран ажиллах амьдрах учиртай. Одоо тэр үндсэн хуулийнхаа зарчмыг л бид нар бариад явж байна. Тэр 18 онд тэр нөгөө хууль зүйн байнгын орооны тогтоолол байгаа. Хууль зүйн байнгын орооных тэрний хэрэгжилтийг нь эргэж нөгөө 18 онд бол дүгндэг байгаагүй юм байлээ. Тэгээд 20 оноос эхлээд одоо бол жил болгон 20 оноос эхлүүлээд ер нь их хурлын тогтоолын хэрэгжилт ямар байгаа юм, хувь нь хэдий, ямар асуудал, засгийн газрын түвшинд үүргэж байгаа шүү дээ. Улсын хурлын тогтоолол бол одоо энэ илрүүлээд гаргаад судлаад дүгнээд тавьсан тогтолцооны институцийн механизмын энэ асуудал дээр ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг засгийн газар дээр үүрэг болгоцсон байгаа. Тэгээд тэрний хэрэгжилтийг энэ засгийн газар болон улсын хурлаас манахаас бас энийг хянаад явж байгаа. Би танаас урийнхаачууд, туваачууд, баян үлгээд амьдарч байгаа цөөнх доторх цөөнхийн одоо хүний эрхийн зөрчлийг хилэлцсэн протокол, шийдвэрлсэн тийм протоколыг асуусан нэгдүгээрт, хоёрдугаарт ив нэгдлийг сахинаа гэд бус үйлдэж байгаад нь нүдэ айнаад хохирж байгааг нь авч хилцэхгүй байх тухай асуудал бол ив нэгдлийн тухай ойлголт биш. Таныхаар бол одоо яах юм? Үндэсний цөөнх гээд ив нэгдэл гингүүтээ тэр цөөнх дотор дээр тгүүлж байгаа нутаг усаа орхиод гарахаас өөр аргагүй байгаа. Үр хүүхдэрээ үргэлж занал хийлүүлж айлгаж айц дарамтанд амьдарж байгаа хүмүүс нутгаа орхихоос өөр аргагүй болоод явж байгаа асуудлыг нүдэ айнаад байж ах хэвээр юм уу? Тэр хүмүүсийн асуудлыг хэн хилцэх? Хүний эрхийн комисс тэрийг хилцэхгүй юм уу? Авч хилцэхгүй юм уу? Дээрээс нь та энэ барилга байшин байгууламж барьснаар хүний эрхийн зөрчил хэдэн хувиар буурна гэж үзэж байгаа юм. Хүмүүсийн зорилтод бүлгүүтэй асуудал тийм амархан байсан бол туйлын утгаар нь шийдэж болно шүү дээ. Тийм биш бол бид нар ингээд туйл тогтоомжийг ч гэсэндээ боловсруулахдаа бүрдүүлбэр хэсэгт нь аль зорилтод бүлэгт ямар байдлаар эерэг сөрөг нарыг үзүүлэх юм бэ үүнийгээ судлаад өгнөд гарах үр дагаврыг нь тооцооч игээд Улсын хурлын дээр юм дээр хуулийн төслийн бүрдүүлбэрийг хүртэл шаардж байгаа. Нэг тэгэхээр ийм асуудлыг журмын дагуу шийдвэрлэх учиртай. Асуудал байвал тэрийг шийдвэрлэх ёстой. Тэгээд зарчим журмын дагуу шийдвэрлэнэ. Тэр барилга байшнаар гомдол одоо багсан ч гэж байна. Одоо бид нар хүний эрхийн зөрчлүүдийг бол нэг 5 шалтгаан л ярьдаг шүү дээ. Нэгдүгээр хууль тогтоомж өөрөө сайжрах ёстой. Хоорондоо уялдаа холбоогүй хийдэлтэй давталтай олон үйлүүд байна. Хоёрдугаар институт хоорондын асуудал үнэхээр хоорондоо бас болохгүй байна. Хаягдж байна. Гуравт нь мэдээ санхүүгийн асуудал ярьдаг, нөөцийн асуудал ярьдаг, дөрөвт нь төрийн албаагч өөрийнх нь хандлага, мэдлэг, ур чадвар, дадалтай холбоотой асуудлыг ярьдаг. Тэгэхээр энэ сая хэлээд байгаа тэр дөрвөн шалтгаан чинь ингээ бүгдээрээ хоорондоо иж бүрэн цогцоо. Хүний эрхийн асуудал дээр бид нар энийг хамтдаа шийдэхгүйгээр нэг асуудлыг шийдээд тэгээд энэ нь бол туйлын цаахан юм уу эрэг юм уу сөрөг үр дагавар гэдэг тийм ойлголт байхгүй шүү дээ өрөөсөл. За хариулж дууслаа. Энэ дээр хүний эрхийн харин комисс биднэрт хүний эрхийн комисстой учраас ийм эмзэг асуудлаар ч гэсэн энэ асуудал ингэж гарч ирж яригдаагүй байхад тэр цөөнх дотор байгаа цөөнхийн асуудал чинь бас байгаа шүү гэдэг харин баримт бичгээр тусгацсан байна. Шийдэл бол яах аргагүй одоо эмзэг асуудал учраас хуулийн хүрээнд тэгээ бодлоготойгоор эвтэйгээр ингэж хандах нь бол зөв. Та нар одоо сая энэ гишүүний хэлж байгаа нэг юм дээр бол энийг гаргаж ир тавьчаад тэгээ энэ асуудлаа шийдвэрлэх тал дээр бол илүү идэвхтэй ажиллах хэрэгтэй. Аль нь одоо цөөнх байгаа бол аль-алинтай энэ асуудлаараа яриад явах хэрэгтэй. Түүнээс одоо энэ ингэж
ирээд ийм асуултанд ороод яа харахгүй л тэгээ та нар яаж ажилласаа байшин барьж ийм асуудал байхад та нар байшин барьснараа яаж шийдэх гэж байгаа ингээд асууж байгаа чинь бас асуух асуулт байхгүй. Тэгэхээр тэн дээрээ гүйцээгээд энэ асуудлаа хэрв та нар гаргаж ирээд тавьчихсан бол ийм байгаа юм аа гэд. Тэгвэл дараагийнхаа юмыг аливаа асуудлыг ингээд шийдэгдэл урагшаа ахиц гартал нь үр дүнгийн гартал та нар бол явж явах хэрэгтэй. Энэ улсад яг тэгвэл хүний эрхийн асуудлаар хамгийн зөрөгтэй ярих хэрэгтэй байгууллага чинь танай байгууллага. Тэгээ энэ дээр бол цаашдаа ч гэсэн та нар сая энэ ярьж байгаа зүйлийг анхаарад бодож үзэх хэрэгтэй. Тэгээд өшөө гүйцээгээд хийх юмнууд ингээд дутуу орхигдсон байх шүү. Энийг ингээд хийх ёстой шүү. Энэ улс орны ив нэгдэл харилцан ойлголцлын төлөө энэ асуудлыг чи ярих ёстой гэж та нар харин яриад бас явж явах ёстой байсан шүү. Түүнээс эний чи ингээд орхигдсон болохоор дараа нь ингээд асуудал гараад ирж байгаа. Орхигдсноор асуудал хизээч шийдэгддэг гэдгийг л хэдүүлээ ойлгож авах хэрэгтэй. Асуудал хэрэг байгаа бол тэрийг шийдэхийн төлөө л явж явах хэрэгтэй. Тэр утгаараа сая бол бас яригдж байна гэж ойлгох хэрэгтэй.